За бид хэд хөхөтос Ирээнээс хөхөт орох замдаа энэ Номгон сум гэдэг Дөрүд аймгийн Номгон сум гэдэг газар зогсож нойлд орох гэж зогслоо. Яад тэгээд нэг иймэрхүү газар байна. Нөгөө сайхан талын дүүргчлэл юм шиг байгаа. Нүүл тал газар. За нойл гэдэг бол ах юм байхгүй. Бохир нойлтой тэгээд одоо яалтад үлдээ. Тэгээд нойлд нь орол. За тэгээд цаашаа чи хэлснийхаа нэг ийм газараа бас нэг бүглүүд одоо жилүүд газар их юм уу тий. Тэгээд одоо дэлгүүр нь ямар байдгийг ингээд сонирхож орж үзлээ. Нэлээд том дэлгүүр хэлвэ. Ийм баргиж миний маркет хой дэлгүүртэй юм байна. Тэгээд ер нь энэ өмнө чинь Ирээнээс хөхөт руу нэг л юм гол замаараа явбал нэг л зам байдаг байсан шиг санагдах юм. Одоо бол аюул олон салаа тийм замтай болцсон юм шиг байна. Тэгээд бидний явсан зам нь болохоор яг энэ Улаанцав аймгийн Дөрөв тушууны Номгон сумаар дайрч өнгөрөөд тэгээд цаашаа явдаг юм байлээ. Тийм. Өмнө нь гол зам нь болохоор сайхан тал гэдэг газараар дайраад тэгээд Дөрөв тушуугаар яг хошууны төвөр нь дайраад гардаг байсан бол энэ болохоор Номгон сум гэдэг газараар дайраад явдаг ийм замаар бид явж очсон. Тийм зам харгуу бол ер нь манайх мэдж байгаа сайн. За ингээд энэ дэлгүүрт нь ороод бид нар нэлээд сонирхчод гарч цайных нь газрыг нь сонирхох гээд гарлаа. Бас тийм нэг юм. Одоо энэ бол аюу тийм нэг юу газар шүү дээ. Зүгээр л нэг тал газар л юм жижиг юм цайны газар нэг монголог дэлгүүр ийм хүмүүс байгаа. Юуны жолооч нар ирж энэ нэг өнгөрч цайлдаг гэсэн. Одоо манай нэг юу шиг юм байна л да. Өрхөн шиг. За энэ нэг сонирхолтой нэг юм өвс үзүүлээ. Ногооч гэх юм уу? За өвс юм да. Хар өвс гэж ярьж илээ. За юу хар өвс яад гэдэг ингээд асуусан чинь яг нэг өвс шиг юм хар өвс. Өвс. Тэ шүл хийж удах юм гинэ. Тэгэд их сайхан амттай шүл болдог гэж толгойч ярьж. За тэр нэг нөхөр хажууд нь унтж байгаа үз. За бидний шарвын хийж өгөх махан тэр татаасан махан тэр байна. За шарвна ингээд нэг юм хоог шиг юм дайраад өгдөг юм байлээ. За мах бол ер нь ариун махтай тий гомдлмооргүй л үлээ ариун махтай ийм шарвн хийдэг юм байлээ. Тэгээд тусан чандгүй болохоор нэг тийм тос мос байхгүй бас зүгээр санагдсан. Тэгээд дотроо бас их шүлмэлтэй. Нэг хоёрыг идээд ер нь задчмаар ийм газар байна. За тэгээд эднийх хятадууд ч ер нь яг нэг юм тариачтай юм чинь яг л нэг тийм тариа ачгуутай. Тэгээ бүх юм нь яг тэр соёлтой. Бүх юм нь яг ингээд тэр одоо уламжлалт гэдэг юм юу гэдэг чинь. Бүх юм нь яг тэр нэг тариа одоо ургацтай холбоотой юм байлээ. Ингээд дөрөв тушуугаар явж байхад тариан талбайны дундуур явж байхад нэг эвгүй юм нь юу санагдсан юм бол. За бидний шарван гараад ирсэн. За одоо ингээд тэр хадцсан байгаа манай шарван миний шарван харагдах баг. Махан нилээ их махтай юм чинь. Тэгээ хараа махыг бол чихэд ичдэг юм байл шүү. За тэгээд тэр тариан талбайгаар явж исэн чинь тариан талбай ингээд бүгдээр чинь хувьчлаад авсан тариан талбай. Тэгээд өвгдөж чинь одоо би энэ чинь харуулж байна. Гэтэ сайн харагдахгүй байгаа л да. Тэгээд яг энэ тариан талбайнууд дунд оршуулга байдаг юм байна. Одоо тэр нэг овгийн оршуулга нь байдаг. Тэгээд хажууд нь тахил нь бас байж идэг. Тэгээд яг зөвөр Монгол хүнд бол жоох эвгүй санагддаг юм билээ. Зөвөр яг хятад хүндээ бол эн чинь яг эдний өөрснийх нь нэг юу тийм ээ яалтчгүй соёл одоо уламжлал нь их үтэй. За ингээ хөхөт нөгөө 70 харуулга нэтлээд гасан хонглуудаас гарсан багтаа гараад дайраад нүхлээд ороод ирлээ. За ингээ хөхөт ороод ирсэн зүгээр нөл гэрэл болсон л хотл байна. Өмнө очиж исэн л да би ер нь очиж исэн. Гэтэ яг ингэж гэрэлтгийг хараагүй. За энэ
их зүү гэдэг газар хөхөтэй юм. За энэ нэг амралт зугаалгын нэг ийм талбай байна. Тэгээ Алтан хааны өшөөтэй ийм гоё талбай байлээ. За энэ ч бид нэг 8 өнгөрөж ирв. 8 цаг өнгөрөөд ирсэн. За хүмүүс нь бүжиглэх нэг нь бүжиглээд, хоорондоо тоглох нэг нь тоглоод, хоол идэх нэг нь хоол идэл. Ер нь их тийм боломжийн одоо жуулчд ер нь очдог ийм талбай гэсэн. Их зүү гэж нэрлэдэг газар юм байлаа. За энд бас энэний хажууд Инх хамглан хааны морь одоо худаг усны ондрог олж тийм ээ яасан гэдэг тийм хөшөө байд юм байлээ. Тэгээд яг тэр хөшөө мөн үү биш үү? Юу яг тэр газар мөн үү биш үү? Одоо биш ч гэсэн одоо тэгээд бас л сонирхолтой юм байлээ. Яг энэ газар яасан гэдэг хөшөө хажууд мөр. За энэ манай Алтан хааны хөшөө байна. Энд ч одоо манай Батмунх Даян хааны ачхүү гэж байгаа шүү дээ. Баруун түмдийн захирагч хаан Алтан хаан гэж бүдгийн шашныг бол аюу их дэлгэрүүлсэн. Их зүү, баг зүү, өөр чи юу лээ хэд хэдэн тийм нэлээд хэдэн сундууг нь барьж босгосон. За энэ твгээ өшиглж байна. Их мундаг өшиглдэг юм билээ. Тэр эмэгтэй бол ер нь нэлээ айхтар өшиглж илээ. Тий. Яа бид цагаагаар их сайхан байсан. Их зугаатай. За энэ цааван гэдэг нь баха мөнгөний бурхан гэдэг. За нэг миний түрүү чи яриад ирсэн Инх хамглан хааны морь тэр юу ундраг олсон газар. Тий. За ингээд гудамжны нэг хоол үнс за дурсгалын зүйлс гэл ингээл энэ гудамж бол ингээд зүгээр нөл гэрэл цацарсан ийм гудамж одоо жуулчдад зориулсан гудамж байлаа. Тэгэхдээ гадны жуулч гэхээсээ илүүтэй эн чинь хятадууд чинь дотроо өөрснөө аюу их аялал жуулчлал хийдэг юм байна. Тэгээ өмнөд хятадууд бол энэ хойд нутгийнхаа хятадуудыг бол бас гайхаж тийм ээ ингэж эднийхээ сонирхож ярих хичээнэ. За хойдууд нь болохоор өмнөдүүдээ бас ингээд тийм ээ шал өөр соёлтой болохоор бас гайхаж биширдэг юм шиг байна. За ингээд хөхөтийн төв талбай хуучин одонд телевизийн урд талын талбай байдаг, том талбай байдаг. Манайхан сандаг. За тэрүүний доор ийм том одоо юу хийндэ падвал биш үү одоо метроны юу шиг одоо юу хийндэ метроны буудлын хажууд гэх юм уу да ийм том газар байгуулсан. За хүүхэд залуучуудын одоо ийм тоглоомын төв байгуулсан байна. За тэгээд энэ дотор нь ч бүх юм байна. Залуучууд тоглолчмоор тоглоомууд байна. За бүр жоохон хүүхдүүд тоглох тоглоом байна. За тэгээд бас энэ чинь бас автомат нөгөө мөрөдөд тоглодог бол автомат машинууд хүртэл бөөнөр зооцсон байл шүү. Тэгээд хүүхдүүдийн нөгөө нэг юу барьж авдаг штэ. За энэ мөнгөөр тоглож байгаа хүмүүс нэнд ингээд хэдэн ах нар суудсан. Нэлээд донтцсон болтой нөхдүүд тааралцсан. За энэ хүүхдүүд бас энэ чинь нэг юугаар авдаг тийм ээ. Нэг юм гүйлгэж байлаад тэгээд аваад авч чадвал аваад авах чадахгүй бол тэгээд ингээ мөнгө авдаг. Бас нэг юм хонжуурын маягийн гэдэг хүүхдүүдэд зориулсан нэг юм автоматууд. Энэ чинь газар дор байрлаж байгаа шүү дээ. Газар дор байрлаж байгаа. За энэ нэг сонирхолтой юунууд байгаа, кабинууд байгаа. За энд бол залуучууд өөрснөө орж ирээд ийм баримлуудыг өөрснөө будаж тэгээд өөрснөө авдаг юм байлээ. Энэ будаг ингээд бүгдээрээ хажууд.
Улаанбаатарт бас нэг юм газар байсан байх шүү. Гэхдээ яг хаана байдгийг би одоо санахгүй. Гэхдээ байсан санагдчихэв. Тэгэхээр энэ бол надад их гоё, үнэхээр гоё санагдсан. За энэ болохоор нөгөө ваар хийдэг, шавраар ваар хийдэг. За тэгээд хүүхдэд дагуулад ирэх юм бол энэ чи ваар маар хийгээд энэ хүмүүсийн хийсэн вааруудтай хүүхдүүд залуучуудын хийсэн ваар савн энэ чи ингээд хатаагаад тэгээд дооногийн дараа өгдөг гэлээ. Тийм юм байдгийн байлаа. За өсчин байна. За бас тэгээд маникюр педикюр хүртэл энд байх шиг байсан. За ер нь бүхэл үйлчлэгээ байсан да. За доторх ер нь энэ ашиглалтанд ороод жил болж байгаа юм уу да. Нэг удаагүй юм шиг байлээ. Ер нь шинээр ашиглалтанд орсон газар гэж тэр өөр монголчууд ярьж ирсэн. Тийм. За энэ бол бүр жоохон хүмүүсийн тоглох одоо хэсэг байна. Тийм. Хүүхдүүд ер нь насныханд л зориулсан юм одоо тасаг гэж ярих уу тийм ээ. За энэ чи би бас энэ дотор зүгээр явж байгаад одоо үнгүй акул утцсан гэх үү дээ. Нэг хоёр акул нэг аквариум хийсэн. Тэр аквариум яасан ч том шилтэй, зузаан шилтэй. Томруулдаг шил юм шиг санагдсан. Гэхдээ томруулдаг шил биш баха. Тийм яг акулыг бүр ингээ хажуунаас нь харж үзлээ. Тийм хайрсгүй нэг тийм сонин. Тэгээ нүд нь яасан жижиг гэж санана. Зүгээр нэг ийм том биеийн дээр заяа одоо чүлэнцний толгой шиг нүдтэй. Тэгээ энэ акул гэдэг амт чинь юу өндрээр юу ан гөрөөгөө идэх гэсэн шүү дээ. Тэ. За нэг залуу инчээ компьютераар тоглож байна. Тэр нөгөөдөл нь бас айгүй хөдөлгөөнтэй. Яг ингээд хажууд нь чар сүлтэй юм байлээ. Нөгөө яг бөмбөр зогсож байгаа юм шиг дуу мууч. За тэгээ цаашаа явж байгаад бид нар тэр дор байгаа том супермаркетэд орсон. За энэ чиний хөхөт харагдаж байна. Энэ бидний буусан буудал Баян тал гээд буудалд буусан. За зүгээр жирийн өрөөнд 198 Йоаннес өдрийн жирийн 2 ортой өрөө. Одоо хамгийн хямдхан гэсэн үг шүү дээ энэ буудлыг. Гэтэ энэс хямдхан буудлууд зөндөө байдаг гэсэн. Нэг тийм шинэ буудал биш, хуучин буудал. Гэтэ цэвэрхэн буудал байлээ. За ингээд буцаад вагзал дээр ирээд 94-өө буцах гээд нэг өдрийнхөө орой 10-15-аас галт дээр хөдлөх байсан. Тэгээд бид нөр 9 өнгөрөөж итсэн. За тэгээд ер нь галт тэргээрээ эдгээр аюу их явдаг юм байна. Тэгээд би яагаад гэдэг юм болоо гэж бодсон чинь нөхдүүд нөгөө зочид буудалд хонжсноос би үүндээ буугаад явцдаг. Галт тэргийн дотроо өдрөө авчдаг тийм ээ. Нэг шөнө авчдаг. Тэгэхээр бас хэмнэлттэй тийм эдийн засгийн. Гэхдээ купенд орохгүй бол бид хоёр бол бүр 3 давхртай байсан. Манайх ч 2 давхар ортой гэдэг бол эдний 3 давхартай. Тэгээд энэ шатаар дэшээ өгсөд энэ 3 давхартай. Энэ одоо миний ор харагдчихэ. Тийм тэр нь жоохон хэцүү. Тэгээд шөнө мөн босох хэрэг гарвал ер нь хэцүү. За ингээд ирэндээ галт тэргээрээ өглөөс ирээд за энд би юу харуулж байгаа гэх юм бол эдний тамхи энэ таамбартай тамхи татдаг юм байл шүү. За хуучин нөгөө галт тэргнүүдийг бодвол тийм ээ, вогоонуудыг бодвол хамаагүй цэвэрхэн болсон байлээ.